Зөвлөмж 12. Ажил горлогчийг үнэлэхэд анхаарах зүйлс. Шийдвэр гаргах матриц нь ажил горлогчдыг хооронд нь харьцуулах үр дүнтэй хэрэгсэл байдаг. Шийдвэр гаргах матрицыг гаргахдаа босоо багнанд ажил горлогчийн нэрийг бичиж, дээд талын хөндлөн мөрөнд ажлын шаардлагуудыг игнүүлнэ. За тэгээд ажил горлогч нэг бүрийг тухайн шаардлагуудыг хангаж байгаа эсхийг үнэлэх онооны системийг өөрөө тодорхойлох хэрэгтэй. Ингээд бэлэн болсон матрицаа ашиглан ярилцлагын туршид ажил горлогчид үнэлгээ өгч болно. Үнэлгээ гаргахад дараах өгөгдлүүд хэрэг болно. Хувийн зам байдал, боловсрол, сургал, ажлын гүйцэтгэлийн чухал хүчин зүйлс, байгууллагын соёл болон менежментийн хэв маягтай зохицох, нийцэх байдал, байгууллагын шагнал урамшууллын системтэй нийцж байгаа эсэх, байгууллага дотор байгууллагатай хамт өсөх чадвар, хасалт хийх хүчин зүйлс, мэргэжлийн чухал дуршлага, нийт үнэлгээ. Таныг тухайн ажлын байранд хамгийн сайн тохирох зөв ажилтныг сонгоход шийдвэр гаргалтын матриц хамгийн үр дүнтэй хэрэгсэл болно. Үнэлэх ажлаа дараах алхмуудаар хийгээрэй. 1-р, ярилцлагын удирдамжийг ашиглан ажил горлогч нэг бүр дээр тэмдэглэл хөтлөнө. 2-р, шийдвэр гаргах матрицыг ашиглан ажил горлогчдыг оноогоор үнэлнэ. 3-р, хамгийн өндөр оноотой ажил горлогч дээр төвлөр. Онооны үзүүлэлтүүдийг эренбэл. Хэрвээ танд ямар нэгэн асуулт, санаа зовлт байгаа бол ажил горлогчийн тодорхойлолтыг хараарай. 4-р, үнэлгээ өгч байхдаа зорилго дээрээ төвлөрсөн байх ёстой. Хэдийгээр та ажил горлогчийг үнэлэхдээ зохион байгуулалттай аргачлалуудыг ашигласан ч гэсэн эцсийн мөчид хувь хүнийхээ зүгээс дүгнэлт гаргах боломжтой. Доорх нийтлэг алдаануудыг мэдснээр та аль болох төвийг сахисан байр суурьтай байхад туслана. Доорх нөхцөл байдлуудаас зайлсхийгээрэй. 1-р, хувь хүний төлөвшил болон туршлага дээр хэд анхаарах, эсвэл залуу хүмүүсийг үл ойшоох. 2-р, дуу муутай, дотгошоо, тайван зан чанартай хүмүүсийг сэтэл муутай, идэвхгүй гэж үзэх нь алдаа юм. 3-р, ажил горлогчийн ярилцлаганд оролцогчийн дүр тоглож байгааг нь түүний хэл ярианы чадвар дээр үндэслээд ухаалаг, эсвэл чадварлаг гэж дүгнэх. 4-р, ажил горлогчийг дүгнэхэд хувь хүний хандлага нөлөөлөх шаардлагагүй. Ажил горлогч таны дургүй хэн нэгэнтэй ижил төстэй байснаасаа болж түүнийг зохисгүй гэж дүгнэх. Эсвэл үйл явцад урилгаар оролцож буй багийн гишүүнийхээ дүгнэлтийг үл ойшоох нь алдаа юм. 5-р, ажил горлогчтой найзлан нөхөрлөх гэсэн өөрийн хандлагад үндэслэх. 6-р, тодорхой зохион байгуулалт болон өмнөх ажилтан илүү дээр байж гэж шууд бодох. 7-р, өөрийн санал болгож байгаа ажлыг хэтэрхий өндрөөр үнэлэх, эсвэл хэтэрхий хайн хандах. 8-р, гол шин чанаруудыг үл ойшоож ганц 2 гол хүчтэй тал дээр нь төвлөрөх. 9-р, урагшлан амжилт гаргах сэтэлжүүлэлтийг дутуу үнэлэх. 10-р, багийн гишүүдийн саналыг сонсолгүй ажил горлогчийг өөрийн бодлоор дүгнэх. 11-р, ажлын үйл явцыг сайжруулахад нөлөөлөх зэрэг тухайн ажил горлогчийн албан тушаалд хэрхэн нөлөөлөхөд ач холбогдол өгнө. Ярилцлагын туршид ажил горлогчийн хэлсэн зүйлсийг түүний тодорхойлолтоор нь шалгаж, батлуулж болох ба мөн зөрүүтэй мэдээллүүдийг олж харж болно. Мөн тухайн ажил горлогчийг хөндлөнгөөс харж дүгнэн, тус ажил горлогчийг тухайн ажилд тохирох эсхийг тодорхойлох боломжийг олгодог. Үйл явцын төгсгөл хавцаа буюу шийдвэр гаргахад ойртсон үедээ түүний өмнөх албан байгууллагаас нь тодорхойлолт хүсэх хэрэгтэй. Хэрвээ та тодорхойлолт авах талаар ажил горлогчтой ярилцаагүй бол түүний одоогийн эрхэлж байгаа ажил эрхлэлтийг нь цуцалж болох үз үйл явдлыг зөвшөөрж байгаа эсхийг нь лавлаж асуугаарай. Тодорхойлолт хүсэхдээ мэйл ашиглаж утсаар ярьж болно. Тодорхойлолт хүсэхдээ тодорхойлолтын талаар ярилцах багахан цаг гарга. Ажил горлогчийн горилж буй албан тушаалын талаар товч танилцуул. Зохисгүй асуулт тавих эсвэл хариулахдаа холбогдох хуулийг санаж байх хэрэгтэй. Ажил горлогчийн арга барил, зам байдал, хүчтэй болон сул талыг нь асуугаарай. Нухацтай асуултуудыг тавьж, нарийн дэлгэрэнгүй хариулт авах хэрэгтэй. Тодорхойлолт авахдаа уг хүнийг сайн мэдэх, зөв тодорхойлох хүнээс авч байгаа эсхээ сайтар тунгаагаарай. Ярилцлага болон тодорхойлолттой танилцах нь бүгд шийдвэр гаргалтанд шаардлагатай мэдээллүүдийг хангадаг. Зарим тохиолдолд та шийдвэр гаргахад хангалттай мэдээлэл байна уугүй юу гэдгийг өөрөөсөө асуух хэрэгтэй. Хэрвээ хариулт нь тийм байвал та ажилд авах шийдвэрийг гаргахад бэлэн болсон байна гэсэн үг. Хамгийн шилдэг 3 ажил горлогчийг сонгож, эхний сонголтоороо түлхэлзүүлэхэд бэлэн бай. Та нэгээс илүү ажил олох гэж болно. Хэрвээ хариулт нь үгүй бидэнд хангалттай мэдээлэл байхгүй байна гэж үзвэл дараах асуултуудыг өөртөө тавиарай. Шийдвэр гаргахад бидэнд ямар нэмэлт мэдээлэл хэрэгтэй вэ? Бид ямар тодорхойгүй байдлыг бууруулж болох үндслэл байна вэ? Ажил горлогчийн хүчтэй тал нь сул талаасаа илүү байна уу? Ажилтай холбоотой буюу ажилтнаа энэ албан тушаал дээр хөгжүүлэхийн тулд ямар хичээл, албан ёсны сургалт явуулж болох вэ? Тодорхойгүй байдлыг шийдвэрлэхэд цаг хугацаа болон зардлыг тооцох хэрэгтэй. Та аль нэг ажил горлогч руу утсаар ярьж, давтан ярилцлаганд дуудаад, үйл явцад оруулахаар нэмэлт багийн гишүүдийг дуудаж болно. Тэгээд шийдвэрээ гаргаарай. Ажил олгохдоо ихэнхдээ утсаар ярих, эсвэл биечлэн уулздаг. Ингэхдээ та дараах асуудлууд дээр анхаарах хэрэгтэй. Ажил олгохдоо урам зоригч мөн өгөөрэй.
Ажилд авснаа хэлэхдээ ярилцлаганд орж байх үеийн ямар нэгэн эерэг зүйлийг нь хамааруулах хэрэгтэй. Ажил горилагчийн санаа зовж буй зүйл, шийдвэрт хамаарах хугацаа ба түүний сонирхож байгаа бусад байгууллагуудын талаар мэдээллүүдийг үргэлжлүүлэн цуглуулсаар байх. Ажлын саналын хүчинтэй хугацааг хэлж өгснөөрөө ажил горилагчид шийдвэр гаргах хэр зэрэг хугацаа байгааг мэдэж болох юм. Баярлалаа. Таны бизнест амжилт хүсье.